Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн урлагаар Өвөр Монголын урт засах орны урлагийн театрын жүжигчид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо гал морин жилийн сар шин зориулсан нэвтрүүлгийн зураг авалтад оролцлоо. Өвөр Монголын урлагийн театрын 9 жүжигчин дэлхийн бит бос соёлын өв болсон Хятадын үндэсний уламжлалт урлаг Бээжин дөөр мөн гайхамшигт элб циркийн үзүүлбэр ардын дуу бүжиг зэрэг уран бүтээлээ дээжиллээ. Гэр нь би бол нэг өмнө очиж байхдаа 2-3 удаач очиж байсан л да мэдээ зэрэг Өвөр Монголд. Тэгээ очиж яг ингэж ийм аялгаутай дуунуудыг нь сонсч амжаагүй байсан юм бэ. Дандаа ажил гэж явсаар гал. Өнөөдөр дуу сонсож үнэхээр 2 гоё дуу бол үнэхээр их гоё таалагдлаа. Бүхий л улс үндэстний уран бүтээлчдэг бол бүгдийг л хүндэтгдэг. Тэр дундаа одоо хамгийн ойрхон Оросч гэдэг юм уу, одоо хөрш орог Хятадч гэдэг юм уу те орныхоо уран бүтээлчдийг бол хэд хүндэтгдэг. За дээрээс нь бас болвол хамтарч уран бүтээл хийхийг илүү их зорддог. Яагаад гэвэл энэ тэр дундаа одоо бидний бас нутаг орны цаашдаа улс үндэстний маань өөрсдийн гэсэн онцлогийг харуулахаас гадна төв дэлхий дээр бид нар бас нэг өөрсдийн дуу хоолойгоо гаргах нь одоо илүүц юм уу гэдгээр бас онцгой байдаг. За тэгээд би бол Өвөр Монголын урт засах орны уран бүтээлчтэй бас нэлээдгүй олон уран бүтээлчтэй хамтарч ажиллаж исэн. За Атган туяа дуучин байна. Цэвэр цэцэг дуучин байна. За би ер нь өсгөж хүттэй нэлээд болсон юм байна. Энэ удаад бол хөхмөчр дуучинтай хамтдаа боллоо. Түүнчлэн Хятад Монголын экспорт зориулан бүтээсэн 2 орны ард түмний ойлголцол нөхөрлөлийн бэлэг тэмдэг нөхөрлөлийн солонгодоо дуулагджээ. Уул усаараа холбогдсон итгэл сэтгэлээрээ түшилдсэн найрсаг хөршийн харилцааг цуцаатгсан соёлын солилцооны арга хэмжээнд оролцох бүрт сэтгэл маш өндөр байдаг хэмээн уран бүтээлчид сэтгэлээ илэрхийлж байлаа. За өнөөдрийн тоглолт маань өстой сайхан боллоо. Бид нар одоо улсаан төлөөлөд гэх юм уу, Өвөр Монголын төлөөлөд энд ирж одоо энэ ая дуугаан өргөж цагаан сардан зориулсан ийм сайхан тоглолтод оролцож байна. Тэгээд энэ удааны тоглолтод бид нар бол жишээлбэл би бол 2 дуутай ирсэн. Нэг нь бол манай дуучин Мөнгөн Хаартай хамтдаа нөхөрлөлийн дуу гэж одоо манай дунд улс болоод одоо энэ Монгол улсын хоорондох нөхөрсөг харьцааны тухай утгаагуулгатай иймэрхүү сайхан дуу байгаамаа. Нэг энэ дуу, дараа нэг дуу нь бол манай Өвөр Монголын хамгийн алдартай хүн болгонд бүгдээрээ дуулдаг нэгэн сайхан ардын дуу Алтан хундаг гэдэг дууг Монгол улсын сайхан дуучин Алтан жаргалтай хамтдаа энэ үүргийг гүйцэтгэсэн юм аа. Тэгээд энэ тоглолтоо ингээд оролцоод маш сайхан байна. Тэгээд удаа болгоно Монголд ирэхээр түрүү бид нар одоо бас энэ 2 улсын солилцооны тухай одоо Хятад дуугаан дуулдаг, Монгол ардынхаа дууг дуулдаг. Тэгээд түрүүдээ бид нар бас сайхан гоё Хятад дуутай Мөөлийнхва гэдэг сайхан улсынхан гол дуутай ингэж ирсэн байсан юм аа. Энэ удаа бол иймэрхүү одоо ардын дуутайгаа ирсэн байна. Тэгээд удаа болгон өөр сэтгэлтэй, удаа болгон өөр жишээлбэл түрүү бол бараг 100 байсан, их халуухан дулаахан байсан. Одоо бол энэ 2 хоногт бол Монголын одоо Улаанбаатарын хамгийн хүйтэн цаг үед нь ирсэн байна. Тэгсэн ч гэсэн сэтгэл их халуун байна.